чи наадхан хэлүүлээ санхүүтэй өчид өгчөрөө за. Өнөөдөр ажиллаад 3 хоног амарлаа шүү дээ. Нэгтгэд яасан? Ажил орохгүйсэн. Эцний хэрэгчлээний өдөр шүү дээ. Амраа шүү дээ. Тийм өдөр байд юм. Юу, гүчтэй тэр өдөр байгаагүй бол гадаад очиод өөрийгөө хаанаас ирсэн гэж хэлсэн. I'm from China л гэж хэлсэн шүү дээ. Бүр эсвэл Я русский гэж байгаа шүү дээ. чи яагаад чамаа тэр өдрийг дурсгээд амраагаад гэдгийг ойлгож байна уу? Аль босоод ир тэ? Чи өөр очиж хар заяа. Одоос 100 гаруй жилийн өмнө заяа. Монголоос манчин гүний нөлөөнд тогтоо хөгжлөж тэр амар хацрагдсан байсан. Гэтэл яг тэр үеэр манч үндэстнөөрөө хятад үндэстэнтэй холилдоод манч төрийн бодлого нь бүр хятад төрийн бодлого болж хөрсөн байдаг байгаа. Шинэ засгийн бодлого гээд Монгол газар хятадуудыг олноор сууршуулад ашигт малтгал хүртэл олборлохоор төлөвлөж ирсэн. Тэгэхээр яг тэр үед манчин төрийг унж байгааг мэдсэн Орос, Япон хүртэл хаал хөвөр Монгол бүр ингээ манжуурыг хувааж авах гээд нууц гэрээ хүртэл байгуулсан байсан гэж байгаа шүү дээ. За монголчууд мэдээж энд нь ингээд эсэргүүцээд бослог тэмцлийг маш олноор гаргаж ирсэн. Хэдэн дундаас даалам цэрэн чимэл чивэн хамт орчны халахын олон хэдийн тусламжтайгаар тэр бослог тэмцлүүдийг шүү дээ бүгдийг нэгтгээд олон улсын нөхцөл байдлыг өөрсөндөө ашигтайгаар эргүүлэн ухтаа нуулсан тусаар тогтнох үйл хэргийг маш ухаалгаар явуулж эхэлсэн байдаг. Мэдээж ард түмний хурдан нэгдэхийн тулд ихтгэл өргөшөөл сүх бишрлийн тэргүүн болсон 8 дахь богдод тусаар тогтнох мэдээг хүргүүлээд Жавзан дам хотод түүнийг зөвшөөрснөөр 1 сарын хугацаанд ч заяа мань жамны нийслэлээс үн зайлуулсан байдаг байгаа шүү дээ. Ой, мөцөө өсөр тамаагүй өрөхгүй шүү. Мэдлээ амар олон зүйлс болж дуусны араас манжи бүх харуултуудыг татан буулгаад төрийн таамагыг их хүчлээ үйл явцуудыг бүр маш урт хугацаанд тийш дуусгаад 1911 оны 12 сарын 29-ний өдөр тухайн үед манжи дараалтаас орнуудаас хамгийн түрүүнд тусаар тогтлоо зарлаад богд хаанд Монгол улсыг байгуулж чадсан юм да. Чи юмсан. Таад боддоо тухайн үед монголчууд мэдээллийг хацар хурдтайгаар авдаг байсан байгаа байхгүй юу? Манжин төрийг унгаж байгаа хятадууд тусаар технологи зарлахаас 3 хоногийн өмнө бид нар тусаар технологи зарласан байгаа байхгүй юу? Тэгсэн чинь манж унж байгаа мэдээллийг төвдүүд маш олон сарын дараа авсан гэж байна шүү дээ. Оо ганцаараа нэрвэлсэн байна. Яг тэр үзэх болсон Монгол улсын далбааны их хуваарай гэж байна шүү дээ. Араа 12 сарын 29-ний энэ өдөр чинь өнөөдөр чи бид гадаад очиж I'm from Mongolia гэж нүүр бардаг хэлэх боломжтой төрүүлсэн юм шүү дээ. Хөөе. Чи юм ойлгож байна уу? Чи өөрөө хэлдэ. За аяагч. Yeah. Yeah. Тэд бас гаргаж, мэрэгэн төрөн ганцлж, тусгаар усаа цааш мэдээсэн Монгол хоёрын тэмцэж, 7-8 хинжиж, өөрсдөө төлөө ирээдүгэ хинжимтэй, их гүрнүүд мохыг яах хийхээр бас шинэж, хинхүүний хийж чадахгүй зүйлийг хинж, тарсан монголчуудаа бүгдийг нэг гэж өөр бодод байгаагүй хинж. Санаа зовтой зайлаад, тав яма зарлаад, бодыг ханаар зарлаад, нахад дуцаалаад, хүч байсан ч гэсэн би духан зааш усаа авч тавьж үгүй 50 оны дараа хаварч. Yeah. 12-29 бидний мартаж болохгүй өдөр. Энэ өдөр бид тусгаар тогтнол түр усаа батцсан юм. Yeah. Дүү ингэж хэлчихгүй.